Шпесар дахь бүржийн газар. Хүйтэн зүрх. Швабнуудаар аялах хүн Шварцвальд руу зэрвс боловч орж үзэхээ хизээж мартаж болохгүй. Хэдийгээр тийм сайхан чилгэр гацуур хэмжээ хязгааргүй их ургасан газар тэр болгон таарлах нь үгүйч ой модыг нь сонирхохын төлөө бус харин хавь ойрынхоо улсаас гойд содон ялгарх хүмүүсийг нь үзэхийн төлөө ингэх хэрэгтэй юм. Тэд жирийн хүмүүсээс илүү өндөр, ханхар цээжтэй, бахин бадруун гар хүлтэй бөгөөд өглөөгүр гацуурм ойд цодхон ирэгч чирэгжүүлэх жагаар тэдэнд бар залуугаас нь мөрний сав газар, тал нутгаар оршин суугчдынхаас илүү чөлөөтэй амьсгал, хурц гараа, ирэмгий догшин гэж ч хэлж болох зориг заяадаг гэж санагдан билээ. Зөвхөн өсвөлөн бие бэлдэр, ааш авираараа төдийгүй ёс заншил, өмсгөл зүйлтээрээч ойгоос гадна аж төрөгч хүмүүсээс гоц ялгаатай. Тэдэн дундаа Байдны Шварцвардынхан хамгийн гоёор хувцлана. Ирчүүлэн сахлаа, ирүүнд нь байгалаас заяасан тэрл янзаар нь ургуулах ба хар хантаац, нарийн хүнээс бүхий учиргүй халахар шалбуур өмд, улаан өнгөтэй урт оймс, өргөн хүрээ бүхий шавгар оройтой бүрх сэлтэн тэдэнд ялгүй итгээд. Гэхдээ нухацтай, хүндэтгэн бишрэн байдлыг бий болгомоё. Тентхийн хүмүүс ихэвчлэн шил хийх ба бас цаг урлан тэднийгээ ертөнцийн хагаст түгээн. Ой нөгөө итгээдэд мөн тэр омгийн нэг хэсэг нь аж түрэн суух боловч эрхэлдэг ажил нь тэдэнд шигчдийнхээс өөр ёс заншил, дадал зуршлыг бий болгожээ. Тэд бол ой модоо худалдана. Гацуураа унгаж цагаалаад Наголдоор дамжуулан Никар руу урсгаж, Никарын дээд биеэс Рейн рүү оруулан Галсанд хүртэл аз хол аваачна. Далай тэнгис хавийнхан Шварцвардынхан болон тэдний урт салыг андахгүй. Тэд мөрний эрэгт орших хот бүхэнд зогсоод хүмүүс гуйлан банцнаас мань худалдаж авах нь үгүй юу гэж бардам гихч зогсно. Хамгийн бүдүүн урт гуйланга бол Галландчуулд хатуу ханштай мөнгнөөс өгөх бөгөөд түүгээр нь хөлөг онгоц барьдаг билээ. Ил хүмүүс бол хатуу ширүүн, тэнэмэл аж төрөлд дассан байдаг ажээ. Тэдний баяр баясгал нь сал модон дээрээ мөрнийг уруудан явах нь бөгөөд гаслан завлан нь эрэгт дахин гарах нь бүлгөө. Иймээс ч тэдний гоёлын хувцс нь Шварцвалдын нөгөө итгээдэд агч шилчин ирчүүдийнхээс огт өөр ажээ. Тэд хар өнгийн зотон хантаац, ханхар мөрөн дээгүүрээ алар дар мөргөн мөрөгчөөр тогтоосон. Халааснаас нь зэс хэмжүүр хүндэт тэмдэг мэд цухуулсан хар савхин өмдөр гоёмүй. Гэхдээ өвдгөө өнгөртөл төрийг нь татан өмсөөд тэдгээр хөвгчд 3 тохой гүн усанд хөлөө норгожгүй сэлгүүцэх боломж бүхий тул тэдний бахархал, баяр хөөрн томоороо бол. Дэлхийн аль ч хэсэгт маяг загвар болох гутал нь болоо. Саяхан болтол ил ойн оршин суугчид ойн савдаг байдаг гэж итгэн байсан ба дөнгөж одоо л ил мухар сүсгэн арилжээ. Гэхдээ домгийн дагуу Шварцвалдад байдаг ойн савдгууд нь бас л янз бүрийн хогц хонорт холбогдол бүхий гайхалтай. Иймээс ивэлт бяцхан савдаг, тохоо хүрхгүй өндөр шилэн анхай өргөн хүрээтэй, шавгар оройтой бүрх, хантаац, шалбуур үнд, урт түрийтэй улаан оймсноос өөр хувц хонортойгоор хүний нүдэнд харагдах нь юрүгүй биж батарцгаана. Гэтэл ойн эсрэг этгээдэд хисүүчлэгч Голланд Михаэл нь салчтын хувц өмссөн ханхар цээжтэй аврах том гайхал байдаг гэх ба түүнийг үзсэн хүмүүс арьсаар нь түүнд зориулж гутал хийх тугалын үнийг өөрсдийнхөө халааснаас түлхийг лав хүсэхгүй гэж итгүүлцгээн. Ярийн хүн хижнээн үлийгөөд ч хүрхээргүй тийм том гисгэн үүнийгээ юр хэтрүүлэд биш гин. Оймил салдгуудтай нэгэнтэй Шварцвалдын нэг залуу жигтэй маягаар холбогдсон намтрыг би одоо ярих гэж байна. Шварцвалдад Мункийн Варбара гэдэг нэгэн бэлэвсэн авгай аж төрн сууж байжээ. Нөхөр нь нүүрсчин байсан ба түүнийгээ нас нөхцснөөс хойш тэр авгай 16-тай хүүгээ байн байсаар л ажилд мэрэгшүүлжээ. Мункийн Петр химээх ил сэрлэн залуу эцгийгээ бүтэн 7 хоногийн турш утаа өөгсөн их галын дэргэд сууж байх хүн амтнаас дүлсхийн тордог болсон хар бараан царайтай амт нь нүүрсээ худалдахаар хот руу тэрэг хөллөн явдаг байснаас өөрөөр мэдэхгүй тул уг ажлыг дуртааж дургүйч хийж л байлаа. Гэхдээ нүүсчин хүнд өөрийн болон өрөөлийн тухай эргэцүүлэн бодох зав зай их тул Мункийн Петр түүдгийнхээ дэргэд сууж байхад эргэн тойрны сүглийн бараантах модод ойн нам гүн байдал сэтгэлийг нь ганируулан гансруулж үл ухагдах санаа шалдахтуулмүй. Ямар нэг юмнаас болж уйдгарлан гуниглаж бухимдан байх бөгөөд чухам юунд ингэж байгааг хэлж үл мэднэ. Ингэсээр юу ингэж бухимдуулан байгааг мэдсэн ба энэ нь өөрийн нь аж төрөл байлаа.
Хар царайлсан ганцаардмал нүүсчин. Эн чинь ёстой хөөр хилэлтэй амьдрал байна да. Шилчин цагчин хишиг өдрийн орой тогдогч хөгжимчин хүртэл хичнээн догвэ. Цэмцэтлээ угааж цэвэрлсэн мөнхийн Петр эцгийнхээ мөнгөн товчтой хантаа зээг зүүнээс дүнгэж гарсан урт улаан оймстой өмсчөөд гахад ардам нь яваа хин нэгэн. Энэ гойдог залуу чинь хэн байдаг вүлээ гэж бодон өмссөн оймс төлөв төгшин алхаа гიშгээг минь шагшин явснаа хажуугаар гарахтаа эргэн хармагцаалав. Өө, нөгөө нүүсчин мөнхийн Петр л вэ шүү дээ гэдэг гэж өөр зураа үглэнэ. Нөгөө этгээдэд агч сарчид ч бас л түүний атаархлыг төрүүлнэ. Дэгжин хувцлаж, товч шилб, гинж гээдэл, хагас центнер мөнгө биедээ зүүсэн тэдвэр ойн авраг биетнүүд хурж ирээд хөлөө алцсан. Төлөв царайлан бүжиглэхстийг харж голондоор хараан бууртай голландчуудын адил тохоо хэртэй урд Кёльний хийцийн гансаар тамхи татан байхыг үзээд аз жаргалтай хүний төгс төгөлдөр дүр зургийг ийм нэгэн сарчны маягаар төсөөлмөй. Тэгээд тэдгээр аз жаргалтуудыг халаасандаа гараа шургуулсан атга дүүрэн том тазир гаргаж ирээд шоо хаян 5 гүйлдэн хожихыг нь хараад ухаан санаа нь манарх бөгөөд. Зарим хишиг өдрийн орой л модны эзэдийн хин нэг хөөрхий эцэг мөнхийн нь жилийн турш ажиллаад олдог байсан хідээс илүү их мөнгө алдахыг үзсэн нь олон тул овоохооныхоо зүг гүнигтаяа салдрахлна. Эдний дундаас 3 бүрч гойд ба тэдний чухам хэнийг нь илүү вэ гэдгийг тэр өөрөө хэлж мэддэггүй байлаа. Нэг нь болох бүдүүн чацрахаг улаан царайтай ир. Тэр хавийнхаа хамгийн баянд тооцогдно. Түүнийг хүмүүс бүдүүн эцэг хил гэдэг ажээ. Жилд 2 удаа Амстердам руу барилгын мод аван тогтмол аялж, бусдаасаа хавьгүй илүү өндөр үнээр өгчхөд цаадуулыга нутгийн зүг явган алхаж байхад тогт тухтай хүлэг хүжиглэн мэрнэ. Нөгөө нэг нь тэр онхны дотроос хамгийн өндөр, хамгийн туран хайн бөгөөд түүнийг хүмүүс гонжгор шлүркер гин. Тэр гойд түрэмгий байдлаараа мөнхийн атаархлыг төрүүлдэг байжээ. Түүний бие хамгийн нэр сүртэй улсыг ч ис ойшон уушны газар хүмүүс зайгүй чихэлдэн байхад ч байдгаараа халхаан суух урд чүрмэр хөлөө сандаг дээр 50 байх тул хамгийн бүдүүн 490 зайг ганцаараа эзлэх авч тэрээр хүнд баймгүй их мөнгөтэй тул хинч түүнийг эсэргүүцэж үл зүрх ихнэ. Ургатхнууд харин сайхан залуу ир бөгөөд бүжиглэхийн хувьд хаанхын хэнийг ч дагуулахгүй тул бүжгийн талбайн ван гэгддэг болжээ. Тэрээр ядуу нэгэн модчнээд загцаар ажилдаг байжээ. Гэтэл гинт учиргүй баяжжээ. Нэг зарим нь түүнийг нэгэн өвгөн нарсны дороос хөнөг дүүрэн арт олсон гэж. Нөгөө зарим нь Рейн дэх Бингенээс холгүй сарчдын үе загас сэрээддэг сэрээгээр нэгэн баглаа артан гулдмаа гаргаж авсан юм. Тэр баглаа арт нь тэнд буссан Нибелунгуудын Эрдэнсийн их сангийн зүйл гэж улайр нь наталцгаах бөгөөд нэг үгээр хэлэхэд тэр гівгинт баяжиж. Залуу хөгшин бүгдэд ханхүү шиг хүндлэгдэх болжээ. Нүүсчин мөнхийн Петр нарсан ойд ганцаар суух үедээ энэ гурвын тухай ямагт бодно. Тэгэхдээ тэр гуруулаа нэгэн их дутагдaltaй бөгөөд энэ нь тэднийг хүн амьтанд жигшүүлсэн шунал, өртөө хүн ба ядуусыг өрөвдөх сэтгэлгүй явдаг юм. Учир нь Шварцвартийнхан бол өгөөмөр сэтгэлтэй ус үлээ. Гэвч энэ мэт явдалд ямагт тохиолддгийн нэгэн адилаар хэдийгээр тэд шунлаасаа болж жигшигдэвч мөнгөнийхөө хүчээр хүндлэрдэн байдлыг хүмүүс мэддэг байлаа. Нарсны мөчлийг сэгсрэн буулгаж байгаа мэт тэдэн шиг тийм их мөнгөөр өөр хинэн тийхүү шагалзаж чадах вүлээ. Хойшид ингэж байх аргагүй нэ. Хэрв би л даруйхан аз хиймэртэй золохгүй бол гаслан зовлон дунахаас зайлахгүй. Бүдүүн эцэг хил шиг нэр хүндтэй, баян гонжгор шлүркер шиг түрэмгий эрх дарахтай. Эсвэл бүжгийн талбайн ван шиг алдартай. Хөгжимчдөд кройцерийн оронд тайлэр шидэж байдаг болоосоо би. Тэр ер нь хаанаас тийм их мөнгөтэй болсон юм бол? Гэж Петр нэг өдөр машид гашуудан өөртөө өгүүлжээ. Урд өдөр нь хишиг өдөр. Бүх хүмүүс уушны газар нариган байсан тул санаа сэтгэл нь бүр хямарчихсан ээжээ. Мөнгө олж болох элдв бусын арга толгойд нэргэлдэн байсан боловч тэдний нэгэн ч сэтгэлд нь нийцсэнгүй. Тийм байтал эрт урдын цагт Галланд Михэл шилэн анхаа нарын ивэлээр баяжсан хүмүүсийн тухай домог санаанд нь оржээ. Эцгийг нь сэрүүн тунгалаг байх үес ядуу хүмүүс гэрт нь ямагт ирж баяжуулын тухай болон тэдний хэрхэн баяжсан тухай дэгэн дэлхийн юм хаман хуужигцгаадаг байжээ. Тэдний ярианаас үзвэл шилэн анхаа их үүрэг гүйцэтгсэн байдаг байлаа. Сайтар нэхэн сануул ойн дунд агч нарт толгой дээр унших ёстой шившлэгч бараг санаанд нь буух гээд байв. Тэр нь нарсан ногоон ойн нандин эрдэнсийн эзэн чи. Тоолж баршгүй нас сүудэртэй.
Хилж баршгүй эзэмшил газартай гэж эхэлдэг ажээ. Тэгээд хичнээн бодовч дахиад нэг ч мөр санаанд нь орсонгүй. Чухам юу гэж уншдгийг нь ямар нэг хөгшин хүнээс асуудаг гэж ямагт бодовч өөрийнхөө санаа бодлыг бусдад ихчихвээ гэсэн бодол бас саад болоод байсанд шилэн анхаан тухай домог тийм ч их тархаагүй байж мэднэ. Ойд баян хүн цөөн байгаагаас үзвэл тэр шившлгийг тун цөөн хүн мэддэг байж таарна. Түүнээс биш эцэг минь болон бусад ядуу хүмүүс аз заяагаа юунд туршихгүй байх вүлээ гэж сэтвжээ. Тийм байсаар нэг удаа ээжигээ шилэн хүнэнцрийн тухай ярианд өдөртөн оруулсанд өөрийн нь аль хэдийнээс мэдэх зүйл болон шившлгийн дөнгөж ихний мөрийг их мэдэж байсан бөгөөд эцэст нь хишиг өдөр морин цагт төрсөн хүмүүст л тэр бяцхан савдаг үзэгддэг гинхэ. Шившлгийг л мэддэг байсан бол чи хишиг өдрийн морин цагт төрсөн тул яг дүүн гэж хэлжээ. Нүүсчин Монкийн Петр үүнийг сонсоод ил адал явдлыг туршиж болох нь гэж баяр хөөр хүсэл шуналдаа ухаан алдтлаа хөөрчээ. Шившлийн нэг хэсгийг мэддэг. Хишиг өдөр төрсөнд байвал шилэн хүнэнцэртэй нүүр учрах бүрэн боломжтой юм шиг түүнд санагдаж гин. Иймээс нэг өдөр нүүрсээ худалдчихсны дараа шин түүдэг асаахын оронд эцгийнхэн гоёлын хантааз шин улаан өмсийг өмсөж хишиг өдрөөр өмсдөг бүрхээ тарьж 5 тохой таяг авч ихтэйгээ салах ёс гүйцэтгэрнэ. Удалгүй бидний хинэн цэрэг болох вэ гэдгийг шалрах тул хот руу ажиллаар явлаа. Тэнд очиод би таныг бэлэвсэн. Өөрийгөө таны ганц хүү гэдгийг албаны хүнд дахин сануулах болно гэжээ. Ихэн түүний шийдийг сайшаан үлдсэнд хүүн харин Нарст толгой руу оджээ. Нарст толгой Шварцвальдын хамгийн өндөрлөл дээр ошихва тэр хавьд осолтой гэж мухар сүсэгтэй хүмүүс үздэг тул тэр үес түүний эргэн тойронд 2 цагийн зайтай газар ганц ч тосхон байсангүй. Хэдийгээр тэнд бусдаас илүү чилгэр сайхан нарс байх боловч модчдыг тэнд мод хийхт нь сүхэн ишнээсээ суг үсрэн зоогдох цагчиж байсан модно. Яагаад ч үгүй байхад модчдыг дарж унан гимтэх тэр ч байтугай амь насанд нь хүснэ цөөнгүй тул хүмүүс тэр хавьд мод хийх тун дургүй гэжээ. Мөн нарст толгой нарснаас усанд орч орох юм бол модтой хүнтэйгээ сүрэлд учирдаг гих домог бий тул сарчид нарст толгойгоос ганц ч хожууд саландаа оруулдаггүй учраас хиндээс сайхан төршний модч болтугай шилж байгаад бэлтгэж болох үйцэжээ. Иймээс нарст толгойд модод нь цэлмэг нартай өдөрч бараг шүн шиг санагдахаар тийм шиг өндөр. Өөрийнхөөс нь өөр хүний алхаа гიშгэ, дуу хоолой, сүхний чимээ сонсогдох нь өр үгүй. Шууж хүртэл ил өтгөн нарсан ойн шөнөөс зайлсхийн байх мэт санагдах тул Монкийн Петрийн дотор зарсхийн байлаа. Нүүрс чинь Монкийн Петр явсаар нарст толгой нь бүр орой дээр гараад Голландын хөдөг онгоц барих газрын эзэн бол яг энэ байгаа газар нь ирж үзээд олон зуун гүйлдэн өгж байж авмаар тийм аврах том нэгэн нарсны дэргэд зогсжээ. Энд л тэр Эрдэнсийн сангийн эзэн байдаг үз. Гид сэтгээд хишиг өдөр өмсдөг далбгаар бүрхээ авна. Нөгөө модны өмнө байдгаараа михий ёсолж хоолоогоо засаад чичирхийсэн дуугаар эрхэм шилэн хүн таны амрыг ирэй гэвэл хариу юу ч дуулцсангүй. Эргэн тойрны бүх юмс урдын адил намгүн байсанд. Нөгөө шившлийг унших нь зөв байж мэдхийн гэж бодон нарсан ногоон он нандин Эрдэнсийн эзэн чи тоолж баршгүй нас сүдэртэй. Хилж баршгүй эзэмшил газартай гэж амандаа үгэлжээ. Ийн хилтэл нэм бяцхан жигтэй сонин дүрс бүдүүн нарсны цаанаас шагаахыг үзээд ихэд айжээ. Хүмүүсийн хилэлцдэг нөгөө бяцхан хар хантааз, улаан оймс, бүрх малгай бүхий шилэн хүнийг ам дамжин яригддаг түүний цонхор боловч ялдам ухаалаг царайг харав гэж итгэжээ. Битэл харамсалтай нь шилэн хүнэнцэр тийхүү шагаан харсан шигэ хурднаар алга болчихжээ. Хэсэг зуур эргэлзэн байснаа. Монкийн Петр. Эрхэм шилэн хүн минь ээ. Та болгоон сойрхож намайг тэнэг амтан гэж бүү бодогтун. Эрхэм шилэн хүн минь ээ. Намайг өөрийг тань хараагүй гэж бодвол их эндүүрэл шүү. Би таныг модны цаанаас шагаахыг харсан гэж хашгирчээ. Мөн л хариу юрүүгүй бөгөөд хаяа модны цаанаас аяархан сөөнгтөн хөхрөх чимээ сонсдох шиг санагдан байлаа. Эцсийн эцэст өдий болтол өөрийг нь хүлэн байсан айх сэтгэлийг тисэж ядсан байдгийн дийлсэнд бяцхан залуу минь тогтож хайрл. Чамайг мүтхэн гартаа оруулж авмаар байна. Гэд нарсны цаагуур ганц харайн оруул тэнд нь ногоон нарсан өн Эрдэнсийн сангийн эзэн байсангүй. Харин бяцхан хөөхөн хэрэм мод өд дүүлж авлаа.
Мөнхийн Петр толгоос эксрэв. Өөрийгөө уг шившлийг баг бодовч хэрэглэж чадав. Одоо лав ганц мөрөл дутаад байх шиг байна. Түүнийг золчих бол шилэн хүнэнцрийг дуудан гардаж ирж болох юм гэж боджээ. Тэгээд толгоогоо эргэтэл бодсон боловч сэтгэлд нь юу ч орсонгүй. Нөгөө хэрэм нарсны хамгийн доод мөчөр дээр суучаад өөрийг нь зоригжуулаад ч тохуурхаад ч байх шиг санагджээ. Хэрэм биеэ сэгсчин, сайхан сүүлээ шаруулзуулан ухаалаг нүдэрээ Петрийг харан байсан бөгөөд удалгүй тэр хэрэм хүний толгой гурвалжин оройтой бүрх бүхий босноо мөн төдөлгүй. Зөвхөн хойд хоёр хөлдөө улаан оймс хар гуталтайгаас бус юрийн хэрэм шиг бодох шиг санагдсан тул ил амтантай гав ганцаараа байхаасаа бараг айжээ. Тогчоор хэлбэл тэр нь нэн хөөрхөн амтан байсан хэдий боловч энэ нэг л жигтэй байна гэж бодсноос нүүсчин Мөнхийн Петрийн дотор бүр ч их зарс хийжээ. Петр ирснийхээ адил хурдан алхална тэндээс яв. Нарсан ой улам харан хуйлан, мод нь уламж шигүү болоод байх шиг санагдсанд. Айсандаа гүүхээрээ явсаараасад нохоон дуу сонсдож, түүний дараахан моддын завсраар овоохон утаа суунаграхыг үзээд сая сэтгэл нь амс гэжээ. Ойртон очоод овоохойд агч хүмүүсийн хувцсыг ажигдвал айсандаа эсрэг зүг рүү харайлгаж шигчд рүү очихын оронд сагчд рүү хурж ирснээ мэдэж гин. Тэр овоохойд аж төрөн суугчид нь модчд бөгөөд нэг өвгөн түүний хүү гэрийн эзэн. Өвгний өсөж төрнсөн ач нар ажээ. Хоноод явъя гэж гуйсан нүүрс чинь Мөнхийн Петрийг нэр ус газам нутгийг нь ч асууж шалгаалгүй найрсгаар хүлээн аваад альмийн дарс өгч. Орой болоход Шварцвальдийнхний дуртай хоол болох нэгэн том сойрын чансан мах өмнө нь тавьжээ. Хоолны дараа гэрийн эзэгтэй болон огт нь ээрүүлээ барин нэгэн том цуцал тойрон сууцгаасан бөгөөд хүүгүүд нь тэр цуцлын галыг нарсны сайхан давирхаагаар бадран өгөн. Хоноц гэрийн эзэн гурав тамхи татан бүсгүйчүүлийг харан залуус нь модоор халбаг сэрээ зорон байлаа. Гадаа хойд шуурч нарс моддыг нэн хүчтэй нажигнуулан мижигнүүлэн ойн модод тэр аяараа хугарч нугарн оронгоороо унж байх шиг санагдхажээ. Аимшиггүй хөвгүүд ойд гүн гарч ил сүрдэм сайхан зүйлийг үзсүгэ гэсэн боловч өвг эцэн тэднийг хатуу ширүүн үг харцаараа тогтоон барьж. Гадаа гар гэж хүнд ч зөвлөхгүй. Тэнгэр минь одоо гарсан хүн хизээч эргэж ирэхгүй. Учир нь өнөө шөнө Голланд Михэл ойд нэг шин сүнсний төлөө үзэгцэж байна шүү дээ гэж өвгөн тэдний зүг хашгирчээ. Багчууд нь түүний хэлснийг сонсоод гайхан хачирхаж байгааг нь үзвэл Голланд Михелийн тухай хэдийнэ сонссон байлтай боловч түүний тухай яриач гэж өвг эцгийгээ дахин шалгаажээ. Ойн нөгөө итлээдэд Голланд Михелийн тухай яриаг чих дэлсэх төдий болсон. Мөнхийн Петр ч бас тэдэнтэй санал нийлж түүний хэн болох хаан байдгийг өвгнөөс асуужээ. Тэр бол энэ ойн эзэн гэдлийг хэлхийн далинд та нарын насан дээр түүнийг мдээгүй хүн бол нарст толгоон чанад бүр хол орон гэртээ сууж байх ёстой гэдгийг анхааруулъя. Гэвч би та нарт Голланд Михелийн талаар мэдэх зүйлээ болон түүний тухай домдыг ярьж өгье. 100 орчим жилийн өмнө юу боловч өвг аав маань ингэж ярьдаг байсан юм. Газар дэлхий дээр Шварцвальдийнхнаас өөр үнэнч шудраг олон түмэн байсангүй гин. Одоо бол энэ нутагт мөнгө их бодсноос хүмүүс хилэгцэх аргагүй муу болжээ. Залуус хишиг өдөр бүжиглэж, хашигчиж, гуугчин сэтгэл сэрдэхийн хараал урсан. Тэр үед бол үүнээс огт өөр байсан бөгөөд энэ бүх завхралд Голланд Михед буруутай гэдгийг би түүнийг одоо цонхоор харж байсан ч хэлнэ. Ер нь хэлсээрч ирсэн юм. Тэгэхээр 100 түүнээс ч илүү жилийн өмнө олон зарц бүхийн нэгэн модчин эрхэн байжээ. Тэрээр бүр Рейн хүртэл худалдаа арилжаа хийдэг бөгөөд уулаас сүсэг бишрэлтэй хүн байсан тул ажил төрөл нь ёстой л тэнгэрт тэтгүүлсэн мэт өөдрөг байвгин. Нэг орой үүдэнд нь нэг эр хурч иржээ. Түүнийг байтугай түүнтэй зүүрцэх хүнийг ч урд өмнө нь юр үзэж хараагүй юм санджээ. Өмссөн хувцс нь яг л Шварцвальдын залуучуудын шиг боловч бүхнээс даруй толгой өндөр тул ийм авраг ир байна гэхэд хинч хизээч итгэмээргүй байжээ. Тэр ир нөгөө модчин эрхмээс ажил хий гэж гуйсанд хүч чадалтай ямар ч хүнд ачаанд үүртгэхэргүйг ажиж мэдсэн наадах нь түүнтэй хөрс хүчийг нь хилэгцэж тохирчээ.
Михэл бол тэр модчин эрхэмд урд өмнө нь хизээж байгаагүй тийм сайн ажигчин байлаа. Мод унагахад 3 хүнтэй тэнцэх бөгөөд модны нэг үзүүрт нь 6 эр арайхийн түүхтэж явхад нөгөөг нь Михэл ганцаараа ажиггүй өргөнө. Гэвч хагас жил мод хийснийхээ эцэст нэгэн өдөр эзэн дээр хурж ирээд би энд хандлаа мод унаглаа. Тэгэхээр одоо би уг удам минь хаа хүснийг үзэх хүсэлтэй байна. Намайг салан дээр ажилуулбал танд ямар санагдана вэ гэж гуйсанд чамайг баг боловч газар үзэж нүд тайлъя гэж хүсэж байгаа бол надад цааргалах юм юу байх вэ? Хэдийгээр мод огтлоход чам шиг Тэнхээтэй ус надад хэрэгтэй боловч салан дээр ажиллахад бас эвдүү шаардагддаг юм. Явбал энэ удаад явсуугаа гэж эзэн нь хариулжээ. Чингээд бүгд хилэгдснээр болжээ. Түүний явах ёстой салан 8 угсраа тэмш бүхий бөгөөд хамгийн сүүрчийнхийг нь хамгийн лужир дүнзээр холбосон ажээ. Гэгээд юу болов? Хөдөлхийн өмнөх орой өндөр Михэл өөр 8 дүнз ус руу агчирсан нь урд өмнө хэнийг ч үзэж хараагүй тийм бүдүүм урт татал. Тус бүрийг нь ерийн нэг шургааг мэд хөнгөнөөр мөрлөн явсан нь бүхний гайхшийг төрүүлжээ. Тэднийг хаанаас огтолж авсныг нь өдий болтол хинч мдээгүй ажээ. Эдвэр дүнз ямар үн хүрхийг тооцоолсон эзний зүрх үүнийг үзээд хагартлаа баярлаж гин. Гэтэл Михэл эд бол миний явах твш. Түүнээс биш тэр замгул шиг юмнуудаар би явж чадахгүй гэж хэлжээ. Эзэн нь баярлсандаа салчны гутал билэглэх гэсэнд түүнийг нь авч хажуу тийшин шидчихээд юр хэний ч үзээгүй тийм гутал гаргаж иржээ. Гэр нь 100 фунт хүнд 5 дохой урт гутал байсан гэж өвөө аав минь нотолдог байсансаа. Сал хөдөлж урд мод унагах талаар бусдын гайхаш төрүүлдэг байсан Михэл одоо салчдын гайхшийг төрүүлжээ. Учир нь нөгөө нүсэр бүдүүн гойлонгуудаас болж бүрч удаан хөөх байх гэж бодож байсан сал нь нисэх мэт довтлохсоор Никарт төдөлгүй сум мэт шууган орж иржээ. Никарт ормогц уг гол тохойрон урсах тул салчид салаа голын дунд байлгах, элс буюу хайраг мөргөн зогсчихвээ гэж үүлээ үздэг байлаа. Гэтэл Михэл байн усанд үсрэн орж гараа хөдөлгөхдүүдид салыг баруун зүүн тийшин залах тул тэр нь ямар ч аюул осолгүй хөвсөөр удалгүй шууд урсгалд ороход Михэл хамгийн ихний тавг дээр гүн хүрээд бүх хатгуур модоороо хатга гээд өөрийнхөө лужир хатгуур модыг голын хайрагд зоон ганц тарахад сал нь нисэх мэт хурдалж газар орно. Ой мод сөөрөн гацаа тэргүүт нь хажуугаар нь жирэлзэн өнгөрч байжээ. Тэгээд тэд салчид ачаа тээшээ худалдаж заншсан Рений эрэгт орших Колонд хүрэх ердийн хугацааны таланч өнгөрөөгүй байхад тэнд очичихсан байлаа. Гэтэл Михэл салчдад хандна. Та нар жинхэнэ худалдаачны маягаар байж ашиг хонжоогоо бодцгоохтон. Шварцвалдаас авчирсан энэ бүх дүнзийг Кельнийхэн хэрэгэлдэг гэж бодож байна уу? Үгүй шүү. Тэд та нараас хагас үнээр нь худалдаж аваад Гарланд руу үн хүргэж дамладаг юм. Жижигийг нь энд худалдаад томуудыг нь Галландд аваачцраая. Тогтсон үнээс илүү гарсан нь бидний олз болно гэжээ. Арга мэгт Михэл ингэж хэлсэн бөгөөд бусд нь дуртай зөвшөөрчээ. Нэг хэсэг нь газар үзхийн үүднээс Галланд руу дуртаяа явах. Нөгөө хэсэг нь ашиг завшааны үүднээс явах хүсэлтэй байсан тул татгалзах хүн олон байсангүй. Зөвхөн ганцхан сарчин л эзнийхээ эд агуурсыг аюул осолд учруулах өндөр үнээр зарж эзнийгээ хуурам мэхлэх гэж байна гэж тэдэнд анхааруулан үнэнч шударгаар зүтгсэн боловч бусд нь түүний үгийг сонсхийг ч хүссэнгүй бөгөөд тийм хэлснийг нь төдхөн мартжээ. Харин Галланд Михэл мартсангүй. Тэгээд тэд Ренийг уруудан Михэл сал залан явсаар удалгүй Роттердамд хүрч очижээ. Тэнд хүмүүс дүнзэнд нь урдынхаас нь 4 дахин их үн өгсөн бөгөөд ялангуяа Михелийн аврах тон дүнзнүүдийг хатуу ханштай мөнгөөр худалдан авцгаажээ. Шварцвалдынх нь тийм их мөнгө үзчихэд баярлсандаа ухаан ардах шахжээ. Михэл олсон мөнгөө хувааж нэг хэсгийг нь модчин эзэнд үлдээж нөгөө үлдсэн 3% нь салчдад түгээжээ. Ингэсний эцэст тэд далайчид болон бусад муу устай дэм буудлын уушны газар сууцгааж олсон хэдийгэ арх мөрийтэй тоглоомд өгч барцгаажээ. Харин тэдэнд үнэн журмын үг сануулга болгон хэлсэн зориг тэрийг Голланд. Михэл нэгэн сүнс наймалагчид худалдчихсан ба түүнээс хойш юр сураг ажиггүй болжээ. Тэр үеэс эхлэн Шварцвалдын залуучуудын хувьд Голланд орн диваажин Голланд Михэл тэдний фан болжээ. Модчин эзэд ил худалдаа наймааны тухай удтал мэдэхгүй байсаар мөнгө, муу зан заншил,
архитах, тоглох явдал Голландаас мэдэгдэхүй нэвтрэн ирсээр байлаа. Харин Голланд Михаэл уг явдал илэрмэгц харах бараа хайхмургүй алга болжээ. Гэвч тэр үхсэн нь үгүй. 100 жилийн турш тэр ой дад мөрийн ажлаа амжуулсаар л бөгөөд олон хүнийг баяжхад нь тусалсан. Гэхдээ зожинд нь хөөрхий сүнсийг нь авдаг гэж хэлэгцдэг юм. Үүнээс өөр юм би ярьшгүй. Одоо ч тэр ийм шуургатай шүн хүмүүсийн гар хүрдэггүй нарст толгойд хамгийн сайхан нарс ирэн явдаг гэдг нь үнэн бөгөөд аав минь түүнийг 4 дохой бүдүүн нарсыг зэгс шиг хуг татаж байхыг нь харсан юм гэдэг. Тэгээд тэр үннээс гажиж өөр лүгөө очисон улсад тэднийгээ өвдөг. Шүн дунд тэдэн салаа усанд тавьж Михаэл тэдний хамт Голланд руу сэлүүрдэн одтим гин билээ. Хэрв би Голландын эзэн Ван байсан сан бол түүнийг газрын гаваар ортолно гарт сумаар нэргэгсэн. Учир нь Голланд Михаэлээс ганц саваач болбогоо авсан хөлөг онгоцнууд тэр чихтэй сүрдэг ёстой. Тиймээс ч хөлөг онгоцны сүрлийн тухай залхтал дуулддаг боллоо шүү дээ. Түүнээс бус сайхан, бат бих, сум шиг том хөлөг усанд хөвж явснаа живчнэ гэж яаж байх вүлээ? Голланд Михаэлийг ийм шуургатай шүн Шварцвальдад ганц нар сунах магц урд өмнө унгаж бэлдсэн гойлонгийн нэг нь аль нэг хөлөг онгоцны их биеэс суг усрам унаж түүгээр нь ус цутхан ороод тэр хөлөг хүнтэй хулгантайгаа сүрдэг байна. Голланд Михаэлийн тухай домог эндэ. Шварцвальдад тархсан альва муухай бүхэн түүнээс ихтэй юм. Тэр хэнийг ч баяжуулж чадна гэж өвгөн учир битүүлэг хэлээд. Гэхдээ би түүнээс юу ч авахыг хүсэхгүй. Ямар ч гэсэн би бүдүүн эцэхил, гонжгоор, шлүрклийн замаар орохгүй. Бүжгийн талбайн Ванч гэсэн бас түүнд урагтуучсан байж таарна гэв. Өвгнийг ийн хуучилж байх зуур шуурга намджээ. Охид ичингүүр нь дэм бариад исчүүл мөнхийн Петерт навч дүүрэн чигсэн хүүдийг дэр болхон зуухны дэрэгдэх гулдан дээр тавьж өгөөд сайхан нойрсохыг юрөв. Мөнхийн Петер энэ шүнийх шиг ингэж хар даран зүүдэлж байсан нь юргүй юм санжээ. Нэгэн бол дүнсийсэн баргар аврах том Голланд Михаэл өрөөний цонх хэмх цохоод химжээшгүй урт гартаа хүүдий дүүрэн артан зоос сэтгэл сэрэгтэл яруухан жингнүүлэн сэгсчиж өөрлүүн сар байна. Эсвэл нөгөө найрсаг бяцхан шилэн хүнэнцэр жигтэйхэн том ногоон лонх зайдалжчихсан өрөө нь дотуур тавхин байгааг үзэж нарст тодгой дээр сонссон шиг тийм сөөнгөтөн хөхрөх дуулдаг шиг болсноо. Зүүн чихэнд нь арт гэвэл Голландд бий. Ави гэвэл дурчин мэднэ. Өчүүхэн төдий золионд өчнөөн алттай болно гэж үглэв гин. Тэгснээ бас баруун чихэнд нь ногоон нарстан эрдэнсийн эзний тухай дуу. Тэнийг нүүрсчин Петр, мөнхийн мулгуу Петр хишиг өдрийн яг морин цагт төрсэн байж шившлэгийн ганц мөр холбож чаддаггүй. Тэнийг Петр шүдэгэл гэж нэгэн ялдамхан хоолон шивгэнэх сонстож гин. Нойрондоо яргалж янцаглан шившлэгийн нэг мөрийг олох гэж үүлээ үтсэн боловч амьдрагдаа ганц мөр холбож үзээгүй тул зүүд нойрондоо хижнээн жоролдоод бүтсэнгүй. Үүр гимэгт сэрвэл зүүдэн санаанд нь гойд содон буужээ. Араа илгэндээ эвхэн ширээний ард суугаад чихэнд нь шингэж үлдсэн нөгөө шивнээг эрх зүйлэн бодож гин. Нүүрс чин мөнхийн тэнэг Петр шүлэгэл гэж амандаа өглээд тухай хуруугаараа тогшсон боловч нэг ч мөр сэтгэлд нь буусангүй. Тинхүү өмнөхөө уйдгар таяаг үлрэм. Зогсох гэдэг уг орсон шүлэг бодон суудал нь уран хар хүү байшингийн үүдээр гар нойроо яван бөгөөд тэдний нэг нь уулан дээр зогсоод би уужим хавцал руу хажаалаа. Тэгэхэд би эдсийн удаа түүний барааг харлаа гэж дуулжээ. Энэ нь Петерт харанхууд гяс хийх аянгийн гялбаа мэт цочирдом санагдсанд. Ухсхийн босож яаран гарч одоод буруу зүрүү сонссон байж магадгүй гэж сансандаа уран залуугийн араас харайн очиж дуулж явсныг нь гар дээрээс нь эг дүүгийн шүүрэн авч. Зогс найзаа. Зогсох гэдэг үг оруулан яаж шүдэглэн дууснаа намайг инэрэн хайрлаж хэлж өг гэжээ. Шварцвальдын тэр залуу. Залуу минь, чамааг юу хадах вэ? Би санаандаа орсноо л дуулдаг юм. Гарыг минь даруй тавь. Эсвэл гítэл үгүй, юу дууснаа чи хэлэх ёстой гэж Петр бараг өөрийн ухаангүй шахам хашгиран хэлээд түүнээс уламж чанга зурчээ. Үүнийг харсан нөгөө хоёр нь удаан эргэлцсэнгүй. Бахим нудрага зангидан хөөрхий Петрийн дээрээс дайран орж түүнийг өвдсөндөө нөгөөдхийн нь хувцснаас гараа салгаж туйлд нь тамирцсандаа сүхрэн суудлан хайр найргүй балбажээ. Тэгээд хөхрөлдөн байж
хувиа хүртэгч нь энэ. Бидний мэтийн улс руу улаан зам дээр хизээж бүү дайрч вэ гэдгийг мэдэж авах галзуу минь гэсэнд. Үүнийг би мэдхээр барах уу да. Нэгэнт та нар намайг нүдэд зодсон болохоор одоо инрэн үзэж нөгөө залуугийн дуулсан дууны үгийг тодорхой хэлж өгөөч гэж мэгшин байж хариу өчөв. Тэгсэнд тэд дахин хөхрөлдөж түүнийг бахаа хантал илэглэн тохуурхсан боловч нөгөө дуулж явсан дууныхаа үгийг дагтан хэлж гин. Тэгээд тэд хөхрөлдөж дуулалцсаар цаашааджээ. Хөөрхийн нүдүүлсэн ир арайхийн үндийж. Тэгэхээр одоо харах, зогсох гэдэг үгийг холбохоор шилэн хүнэнцэр минь бид дахин уулзаж яригдсан мэт гэжээ. Тэгээд овоохоод орж малгай, урд таягаа авч гэрийн эзэдтэй салах ёс гүйцэтгээд нарст толгоон зүг иргэн яв. Шүлгээ бодож одох ёстой байсан тул замаар удаан бодлогошрон явсан бөгөөд бүр нарст толгоон бэлд хурж нарс нь улам өндөр, улам өтгөн болох үеэс шүлэг санаанд нь орсонд баярлсандаа дороод ихвэрчээ. Тэгтэл сарчны хурд сумсэж хөлгийн шур шиг урт мод гартаар нь авраг том биетэй эр моддын цаанаас гарч иржээ. Мөнхийн Петр энэ бол Голланд Михелээс өөр хинч биш гэж бодсон тул түүнийг өөрийнхөө хажууд ягуухан алхасхыг үзээд золдоод сөхөрчгсөнгүй. Тэр аимшигтай эр таг дууга явсаар Петр байн түүнийг хялмхийн харсаар л байлаа. Түүний бие Петрийн ч мэдэх өндөх хүнээс ч бүтэн толгой илүү. Царайны байдал залууч биш, бас хөгшинч биш боловч дүүрэн атраа үрчлээтэй юм гин. Зот нь хантааз, савхан өмднийхөө шулхнагийг төрийн дэнчихэн асар том гутал өмсснийг нь Петр домгоос сайтар мэдхэлгээ. Мөнхийн Петр, чи нарт толгойд юу хийж яваа юм бэ гэж ойм эзэн сая ам нээж цээжний угаас хөнгөнсөн дуугаар асуусанд Петр айгаагүй янз гаргах гэсэн боловч дагжтал чичрэн байж. Амархан сайн байна уу нутгийн хүн минь. Би нарт толгойг дайран гэртээ харах гэсэн юм гэвэл. Мөнхийн Петр, чиний явах зам энэ төглөөр дайрдаггүй шүү дээ гэж цаадхан хариулаад цоргих мэт аимшигтай харжээ. Тэгэхэд нь Петр, яг үүгээр дайрдаггүй ч гэсэн өнөөдөр дулаан байгаа тул үгээр явбал сэрүүхэн болоо гэж би бодсон юм гэсэнд. Нүүс чин Петр, чи битгий худлаа яар гэж аянга мэт сүртэйе дуу алдаад. Эсвэл би чамайг энэ саваагаараа тазарт нартдаг чинь балбан шүү. Адгараас гуйж байхыг чинь хараагүй гэж чи бодоо юу? За, тэр чинь тэнэг оролдлого байсан юм. Харин чи тэр шивчлийг мэдэхгүй байсан нь сайн хэрэг. Тэр бяцхан дамшиг их харамч амтан. Олигтой юм өгөх ч үгүй хин нэгэнд өглөө гэхэд түүний аж төрөл аятай байдаггүй юм. Петр, чи бол хөөрхий болсон галсан тамтан бөгөөд би чамайг өргөдөж байдаг юм. Орчлон дэлхийд олигтой юм хийж мэдэх ийм зоримог сайхан залуу нүүрс гаргаж явахч гэжтэй. Бусад хүмүүс том талир дука танцуунаасаа сэгсрэн унгаж байхад чи хідэн ширхэг 6-ын зоосч үрэх чадалгүй байна шүү дээ. Ёстой л ядуу зүдүү амьдрал гэдэг ингэж намуухан дуугаар өгүүлжээ. Энэ үнэн. Таны хэлдэг яриангүй зөв. Ёстой гуйлагчны амьдрал гэх чиндээ. За, энэ талаар ярих хэрэг надад алга. Би хидэн зоримог залуусыг гачаалаас гарахт нь тусалсан юм. Ийм байдалд орсон нь ганц чи биш. Эхний удаад хэдэн зуун талир хэрэгтэй вэ хэл. Гэж аимшигт Михаил үгийг нь залгуулan хэлжээ. Ингэж хэлэх зуура учиргүй том халаасан дах мөнгөө сэгсэрсэнд урд шин Петрийн зүүдэнд орсны адил ханган жингнэх дуу гарч гин. Энэ үгийг сонсоод Петрийн зүрх нь үхэж, айх химээх давхцсан, хамаг бие нэг хөрж, нэг халах шиг болсон бөгөөд Голланд Михаилийн байдал нь өргөцсөндөө мөнгөө хариуд нь ямар нэг юм шаардлагагүйгээр зүгээр өгөх гэж байгаа янзгүй байлаа. Баячуудын тухай өвгний хэлсэн үг Петрийн санаанд орсонд тухайшгүй аимшиг түгшүүр тартан өөрийн ихгүй. Баярлалаа ирхмээ. Тантай би юу ч хэлэлцэж хийхгүй. Таныг би мэднэ гэж хигчээд хар хурдаараа хараалгасан боловч ойн савдаг том алхсан хажууд нь зэрэгцэн ирээд бөглөө зансан дуугаар. Петр, чи харамсах болно. Над дээр дахин ирнэ гэдэг чинь нүүрэн дээр чинь илхэн бичээстэй байна. Чи миний гараас гарахгүй. Битгий. Ингиж хордонгүй. Миний хэлэх үгийг төгшин сонс. Цаан чинь миний хил хязгаар байна шүү гэжээ.
Үүнийг сонсмогц Петр өмнө нь холгүй нэгэн бяцхан сууг байгааг харсан бөгөөд тэр хөлийг хурдхан гарах гэж уламж яарчээ. Иймээс Михэл эцсийн бүлэгт шавдан харайлган хараал зүхэл урсган араас нь илтгэд хүрсэн байна. Ойн савдаг барьж яваа модоо далайн өөрлөөн шидэх гэж байгааг хармагц залуу эр сувг дээгүүр гайхширан харайжээ. Тэгээд тэр сувгийн цаад захад 9 минт гарч араас нь Михелийн шидсэн мод үл үзэгдэх хан хэрэм мөргсөн мэт агаарт бут үсрэм. Нэгэн урт цуултсан Петрийн хөл дунжээ. Догшин ширүүн галлаанд Михел рүү буцаад шидэхээр түүний газраас их л бардам гихч авсанд тэрхүү цуултс даруй гарт нь хөдлөхийг мэдээд харвал цоролдсон хил цахилсан нүд бүхий толгоогоо өөрлүүн сунган буй авраг могоо барьчихсан зогсож байгаагаа үзээд Мих гайхжээ. Даруй алгаа тэнилгсэн боловч тэр могоо гарыг нь чинэртэл ороож амжаад толгоогоо ганхалзуулан нүүрөөд нь дөхсөөр байлаа. Гэтэл гинт нэг хур шувуу шууган шунгаж ирээд тэр могоог толгооноос нь 100 агаарт хөөрсөн бөгөөд энэ бүхнийг сууг дотроос харсан гарлаанд Михел тэрхүү могоог ийм хүчирхэг антан аван отсонд хашгиран гууглаж галзуурах шахжээ. Төөлдөж гүйтсэн Петр байдгаараа салгалан цааш замаа хөөжгин. Зүрг улам ихц. Хав ойр нь улам ил хөл болсоор төдөлгүй нөгөө лут том царсны дэргэд хурж очжээ. Тэгээд урд өдрийн адил үд үзэгдэгч шилэн хүмэнцэрт Михийн яслаад нарсан ногоон ойн нандин эрдэнсийн эзэн чи тоолж баршгүй нас сүудэртэй хилж баршгүй эзэмшил газартай хишиг өдрөөр төрсөн хүүхдэд л харагдаж үзэгддэг чанд дэглэмтэй гэж уншсанд хэдийгээр чи яг онож хэлээгүй ч гэсэн нүүсчин мөнхийн Петр чамааг ирсэн болохоор одоо яая гэх вэ гэж нэгэн ялдам шингэн дуу хажууханд нь гарчээ. Гайх мэргэж харвал нэгэн сайхан нарсны оролд хар хантаац улаан оймс дэлбгэр бүрх бүхий бяцхан атгар үгэн сууж байлаа. Нүдэнд дулаан найрсаг сайхан царайтай тэр үгний сахал нь бяцхан мянц мэт намиран байхажээ. Цэнхэр шилэн гансаар тамхи татан байсан нь нин жигтэй санагдсан бөгөөд ойртон очоод тэр бяцхан хүний хувцс хунар гутал малгайн бас өнгөтэй шилээр хийгдсэнийг үзээд Петр бүч гайхжээ. Гэхдээ тэр нь халуун хэвээрээ байгаа мэт уян налархаа. Түүний хөдзөх бүрд алчуур мэт намиран байлаа. Чи нөгөө зэрлэгтэй галзаанд Михелтэй уулзаа юу? Тэр чамааг яггүй айлгая гэж бодсон боловч шидэд ташуурыг нь би авчихсан хүн. Тэр түүнийхээ барааг харахаас өнгөрсөн хэмээн үг бүрийнхээ дараа нэг л жигтэй ханиалган байж нөгөө атвар өвгөн хийсэнд Петр гүнээ мих юм байж. Тийм ээ эрхэм эрдэнсийн эзэн минь. Тун чаймшигтэй байсан шүү. Харин тэр могоог амийг нь гартал 100 отсон буян тухшуу лавта байсан. Танд чин сэтгэлийн угаас талархъя. Би бол танаас зөвлөгөө авахар ирсэн юм. Миний аж төрөлмөө урагшгүй байна. Нүүсчин хүн хичнээн хол ахихгүй. Тэгээд ч бас нас залуу тул арай олигтой байж болох болов уу гэж сансан юм. Бусдыг харах тусам тэд яах ийхийн зургуул талиж отсон байх юм. Жишээ нь Эцхэл бүжгийн талбайн вангд аваад үзэхэд тэдэнд мөнгө өвс ногооши байхан гэж хариулжээ. Петрэ гэж бяцхан ир тун нухацтай хэлэн гансныхаа утааг хол гихчүүлээгээд чи тэдний тухай надад бүүер. Тэд хідэн жид хүний нүдэнд аз жаргалтай юм шиг харагдаж байвч эцэст нь хамгийн золгүй ус бодох тул ямар хэрэг байна вэ? Чи хийдэг ажлаа бүү чамл. Мөнхийн Петрэ өвөгч нь эцэгч нь шулуун шудраг ус байсан. Энэ л ажлагч нь хийсээр байсан юм шүү. Ажил төрөлгүй алхааж хэвтгэхэд дурснаас над руу ирсэн биз гэж би чамайг бодохгүй байна гэжээ. Тэр хүнэнцрийн нухацтай үгэнд Петрийн айдас хүрсэн бөгөөд царайгаа улайдхан байж. Үгүй. Нарсан ноён баялагын эзэн эрхэм минь. Ажил төрөлгүй байна гэдэг альва гаслан зовлонгийн эхлэл гэдгийг би мэдэх тул өөр байдал өөрийн минь аж төрлөөс илүү санагдсныг та буруу ойлгож болохгүй. Нүүсчин байна гэдэг тун өчүүхэн зүйл бөгөөд шигчин, салчин, цагчд хавьгүй илүү нэр хүндтэй байдаг үлээ гэжээ. Нарсан ойн бяцхан эзэн. Хичнээн өндөрт гаравч хизээд ундаг ястаа. Хүмүүс та нар их хачим ус шүү дээ. Өөрийнхөө төрж өссөн аж төрөлд сэтгэл хангалуун байх хүн тун ховор. Хэрв чи шигчин байсан бол модчин байхсан гэж хүснэ. Модчин байсан бол ойн харгалзагч, ой хамгаалах албаны хүн байсан болоосой гин.
Урам зоригтой ажиллана гэж надад амлах юм бол би чамд сайн сайхан болоход чинь тусалж болох юм. Өөрлөө минь зам мөрөө орж ирсэн хишиг өдөр төрсэн хүүхдүүдэд 3 зүйлийн хүслийг нь биелүүлдэг юм. Үүний эхний 2 нь ямар ч хүсэж байж болох бөгөөд харин 3 дахь нь утга учиргүй юм байх юм бол би татгалзаж болно. Иймээс Петр чи ямар нэг зүйл гэхдээ сайн сайхан хэрэгцээтэй зүйл хүсэж болно гэж арай ээлдэг хэлж гин. Ээдэ, та бол тун сайн шилэн хүнэнцэр бөгөөд гэр орондоо эрдэнэс бүхий тул эрдэнэсийн эзэн гэж нэрлсэн нь зөв юм. Тэгэхээр одоо би сэтрэг зүрхийг минь эзэмдсэн зүйлийг хүсэж болох нэ. Юуны өмнө бүжгийн талбайн вангаас илүү гоё бүжгэлдэг. Тэр бүрдээ уушны газар түүнээс илүү их мөнгөтэй ордог болмоор байна. Тэнэг антан. Сайхан бүжгэлдэг, мөнгөөр тоглодог болох гэдэг чинь ямар ачаагүй хүсэл гэлээ. Тэнэг Петр. Чи аз жаргалаа ингэж араар нь тавьж байгаадаа ичихгүй байна уу? Бүжгэлдэг боллоо гэд чамд болон хөөр хийхэд чинь ямар ашиг болох юм бэ? Чиний хүсснээр зөвхөн уушны газар үрж бүжгийн талбайн вангийнх шиг тэнд үлдэж хоцрох мөнгөөр чи яах юм бэ? Тэгэд чи бүтэн 7 хоногийн турш бас л өлөн хоосон үлбэлзэж урдын адил гачигдж дутагдан байх болно шүү дээ. Одоо өөр нэг зүйл хүсэх эрх олгоё. Гэхдээ арай ухаантай шиг байгаарай гэдгийг сануулъя гэж. Бяцхан ир уурсан хэлжээ. Петр шилэн хүзүүгээ маажин хэсэг зуур эргэлзсэний эцэст тэгэхээр би Шварцвальд даяар байхгүй тийм сайхан, баян тансаг, альва тавилга хэрэгсэл бүрэн гар таталгүй зарцуулах мөнгө бүхий шилжний газартай болмоор байна гэсэнд бяцхан ир сэтгэл зовсон янзтай. Өөр юм үгүй юу, Петр? Чамд үүнээс өөр хүсэх юм юр алга гэж үү гэж асуужээ. Бас түүний дээр нэг морь, нэг чигнүүр өгвөл сайн санаж. Нүүс чин мөнхийн тэнэг Петр гэж дуу алдаад бяцхан эрийг дүүцсэндээ шилэн гансаа бүдүүн нарсанд гуйдсанд тэр нь будаа болтол бут үсэрчээ. Тэгээд морьтой олмоор байна уу? Чигнүүртэй олмоор байна уу? Морь, чигнүүр биш харин ухаан. Хүний ёсны эрүүл саруул ухаан. Бодол санаа хүсэх ёстой байсан юм шүү дээ. Чи гэдгийг би чамд хэлье. 2 дахь хүсэгч нь тийм ч их арчаагүй зүйл биш байсан тул чиний хувьд дай гамшихаар баг байх үз гэж бодъё. Бүү готор. Сайн шилний газар гэдэг чинь эзнээ тижээж тэтгдэг юм. Гэхдээ чи үүний дээр ухаан, бодол хүсэх хэрэгтэй байсан юм шүү дээ. Морь. Чигнүүр гэдэг чинь аяндаа чамд олдох биш үү гэсэнд Петр. Гэхдээ эрхэм эрдэнэсийн эзэн минь ээ. Надад одоо бас нэг зүйл хүсэх эрх үлдсэн билээ. Тэгэхээр таны бодож байгаа шиг надад тийм их чухал юм бол би ухаан хүсэж болох юм гэвэл нарсан ойн савдаг. Үгүй шүү. Өөр нэг хүсэл үлдээх юм бол чи баяр хөөртэй байх тэр газараа зарим нэг бэрхшээлтэй учрах болно. Одоо гэрийнхээ зүг яв гээд халааснасаа нэгэн бяцхан хүүдийг гаргаж ирээд. Маа. Энд 2000 гүйлдэн байгаа. Мөнгө гуйж дахиж ирэх юм бол би чамайг хамгийн өндөр нарснаас дүүжлэх ёстой болох тул энэ хангалттай. Энэ үед байсан цагаасаа эхлэн би ийм зарчим баримтэлж ирсэн хүм. 3 өдрийн өмнө ойн доод биедэх шилний том газрыг эзэмшиж байсан өвгөн Винкфриц нас барсан юм. Маргааш үгзээгт тийшээ очиж түүнийг өвлөх тухайга эрхийнхээ дагуу мэдэгд. Хичээнгүй няхуур байгаарай. Чи ямар ч ухаан уугаагүй тул би үе очиж ажил үйлсэд чинь санд зөвлөгөөгөө нэмэрлэж байх болно. Харин чиний хамгийн ихний хүсэл тун олхиогүй зүйл байсан тул уушны газраар гүүхтээ болгоомжтой байгаарай гэж үнэн сэтгэлгээсээ хэлье Петр. Инглигээд хинч хизээч олигтой юмд хүрч байгаагүй юм шүү гэв. Ий хэлэх зураа цоошин сайхан шилэн ганс гаргаж ирээд нарсны хатаас нь шилмүүс дүүртэл нь чихэн шүдгүү бяцхан аманда 101 том галт шил гаргаж ирэн наранд гарч зогсоод асаажээ. Тэгээд тамхиа нэрсний эцэст Петрт нөхөсгөөр гараа сунгаад үнтэй сургамжийн үгс хилэн гансаа хурдан сор мутааг нүлэн байсаар жинхэнэ Голланд тамхины үнэр хадаана. Нарсны орой өөд ягуухан суунаглах утаан хүшгэнд орж харагдахгүй болов. Петр гэртээ эргэж ирвэл ихэн сэтгэл ихэд түгшин хүлээж байлаа. Сайхан сэтгэлд тэр авгай хүүгээ цэрэгт дайжлагдсанаас зайлахгүй гэж бодож байжээ. Хүүн харин баяр хөөр болон ирсэн бөгөөд ойд сайн нөхөртэй таарлцсанд тэр нь нүүс шатаахаас өөр ажид ирхэл гэж мөнгө үрдчлэн өгсөн тухай сайхан мэдээ дуулгажээ.
Ихэнх хэдийгээр 30 жилийн турш нүүсчдийн дунд аж төрн тээрэмчний авгаа нөхрийнхөө гурил пүргсэн нүрийг харж тассан шиг хөө тортог болсон царайтай улсыг үзээд юр гайхахаа болсон боловч хүү Петрт нь гялалдсан завшаан учирсанд урдийн байдлаа жигших сэхүүн санаа чамлалтгүй төрж. Шилний газар эзэмшсэн хүний ихийн хувьд би хөрш авгаа Грете, Бете нарыг дагуулахгүй болж хойшид сүмд хүндтэй мэндтэй улсын суудаг ихний игнэнд байраа эзлэх болох нь гэж гин. Хүүн шилний газрыг өвлөх болж таарлцсан ажигчдыг өөртөө авч ажилуулан өдөр шөнөгүй шил хийлгэж гар угина. Эхний үес ил гар урлал сэтгэлд нь нийцсэн бөгөөд шил хийдэг газар ягуухан явж ороод хоёр гараа хадаасандаа дүрм нааш цааш ихэмсгээр холхон энд тэнд очиж үзэн энэ тэрийг ярьдаг байсан бөгөөд ажилчид нь хэлсэн ярьсныг нь дуулаад хөгжилдөн хөхрөлдөн цөөнгүй байлаа. Шил үдээхийг харах сэтгэлд нь нэн таатай. Өөрөө ч бас гар бие оролцож хайлмаг шилээр сонин хажин дүсхийн. Гэвч төдөлгүй ажлаас залхаж шилний газар өдөрт нэг удаа үзэгддэг байснаа 2 өдөрт нэг удаа, эцэст нь 7 хоногт ганц ирдэг болсон ба ажигчид нь юу санснаа хийцгэн. Энэ бүхэн нь гагцхүү уушны газар руу харайлалбраас нь болжээ. Нарст толгоогоос харж ирсэн тэр хишиг өдрөө уушны газар орж очвол бүжгийн талбай дээр. Бүжгийн талбайн ван хэдийнэ өсчиж, бүдүүн эцэг хил шилэн бортогтой дарс 50 кронын тайлраар мөрийцэн даалуудж байжээ. Үүнийг үзээд Петр шилэн хүнэнцэр хэлсэн үгэндээ хүссэн эсхийг үзэх гэж яаран халаасаа удалбал халаасанд нь арт мөнгөн зоос шарган үсэрч дэвхцэн бүжиглэх гэж хүлэн байж ядан загтнаж байсанд эхний бүжиг дуусмагц бүжиглэхээр урсан бүсгүнхээ хамт бүжгийн талбайн вангийн дэргэд хурж очвол цаадхан 3 тохой өндөр үсрэхэд Петр 4 тохой өндөрт үсрэн цаадхан гайхалтай уян алхаж гიშгэхэд Петр харсан үдсэн бүхнийг мэл гайхаж цэл хөхөртөл хөлөө солбуулан эргэлдэж гарчээ. Петрийн шилний газар худалдаж авсныг нь сонсож хөгжимчдийн хажуугаар бүжиглэн өнгөрөх зуртаа 6 бэцнэр шидхийг нь хараад тэнд цугласан хүмүүс гайхаж барсангүй. Зарим нь түүнийг лав ойд болсон эрдэнсийн сан олсон биз гэж, зарим нь их өвийн эзэн болсон биз гэж хэлэлцэцгээвч бүгд л түүнийг зөвхөн мөнгөтэй болсны хувьд хүндэтгэн аз заяатай ир гэж үздэсгэх болжээ. Тэр оройгоо түүний бие 20 гүйлдэн тоглож алдсан боловч халаасан дах мөнгө нь юр дундарсан янзгүй шарган жингэнэн байлаа. Өөрийгөө хичнээн их хүндтэй болсныг үзээд Петр баярлаж багтсандаа учир ухаанаа олохгүй болжээ. Тэгээд мөнгийг атга атгаар нь цацсан. Нэгэн цагт өөрөө ядуугийн зовлон эдгэж явсан тул ядууст харамгүй тараажээ. Бүжгийн талбайн вангийн ур чадвар шин бүжигчний гайхамшигтай ур чадварын дэргэд хүүхэд нохоон тоглоом мэд санагдсан тул хүмүүс Петрт бүжгийн хаанцол хүртээжээ. Тэр ням гарагт хамгийн заримх тоглоомчид ч түүн шиг их мөнгө тавьж зүрхлэхгүй байсан бөгөөд бас түүн шиг их ардахгүй байлаа. Гэвч хичнээн ихийг алдна вэ? Төчнөөн ихийг эргүүлэн авч байсан даруй шилэн хүнэнцрээс өөрийн нь хүссний дагуу болж буй хэрэг юм. Петр халаасандаа ямагт бүдүүн эцэг хилийн адил тийм их мөнгөтэй байхсан гэж хүссэн билээ. Тэгээд ч чухмал түүнд мөнгөө алдан байсан бөгөөд нэг удаад 20-30 гүйлдэн алдахад нь эцэг хил тэр мөнгийг нь хаман авмагц Петрийн халаасанд яг тэр хэмжээний мөнгө нөхөгдөн байлаа. Байн байсаар наргих наадахтаа Шварцвальдын хамгийн болдоггүй залуусаас ч хол хэтэрч бараг л өдөр бүхэн тоглодог болсон тул хүмүүс түүнийг бүжгийн хаан гэхээсээ илүү тоглоомчин Петр гэж нэр идэнэ. Бас төдөлгүй түүний ухаан бодлоггүйгээс шилний газар нь уналтанд оржээ. Шил чадах чинээгээр нь хийлнэх боловч чухам яаж борлуулах вэ гэдэг нууцыг мэдэхгүй тул эцсийн эцэст тэр их шилийг хэрхэхээ мэдхээ болоод ажилчдынхаа хөссийг төрхийн үүднээс хэрмэт худалдаачдад хагас үнээр өгчээ. Нэгэн орой сэтгэлээ сэргээх гэж үлэмчгэн дарс хүртчихсэн хэдий боловч эд уурсаа бадран сүрч байгааг харуулсах айх зэрэгцүүлэн бодож бас л уушны газраас харж явтал хажууд нь нэг хүн яваад байх шиг санагцсанд. Үзвэл тэр нь шилэн хүнэнцэр байжээ. Тэгтэл уур омгон бадарч өөрийгөө үлэмж ихэд бодно. Хамаг золгүй явдлынхаа буруутныг ил бяцхан хүн мөн гэж андгайлаад би одоо морь чигнүүрээр яах юм бэ? Шилний газар, шил тэргүүд нь надад ямар хэрэгтэй юм бэ? Дорой ядуу нүүрсчин байхдаа хавьгүй илүү аз жаргалтай. Сэпэл зовох юмгүй аж төрж байсан юм шүү дээ би. Албаны хүн ирж эд уурсыг минь бүртгэн ор төлөөсний учир үн хаялцуулан зарах босоход хэрэгхээ би одоо мэдэхгүй байна.
гэж өндөр дуугаар хэлсэнд шилэн хүмэнцэр. Өө, тийм үү? Тийм юм би. Золгүй явдалд учирсны чинь бурууд нь би болж таарах нэ. Өгөөмөр сэтгэлийн минь хариу энэ үү? Чамайг тийм тэнэг хүсэл тавь гэж хэн хэлсэн юм бэ? Шилжин байх хүсэлтэй боловч шилээ яаж борлуулахаа мэдэхгүй байгаа юм биз дээ. Чамайг хүслээ болгоомжтойхон шиг л хэлээрэй гэж би сануулаагүй гэж үү? Петр, чамд ухаан бодол дутуу байна гэжээ. Хариуд нь Петр, ухаан бодол гэдэг чинь юу юм? Би хинээс ч илүү ухаалаг залуу гэдгээ чамд үзүүлээд үгэй. Шилэн хүнэнцэр минь гингүүтээ түүнийг заандан аваад ногоо нарст ойн эрдэнсийн эзнээ. Чамайг би бариад аваа биз. Одоо би 3 дахь хүслээ чамд хэлье. Чи түүнийг минь биелүүлэх ёстой. Одоохон 200 мянган жингэнсэн артан зоос, байшин бас ёо гэж хашгиран гараас ихсчээ. Учир нь ойн бяцхан хүн улайдмал хайлмаг шиж болж хувираад гартан дүрлэлтсэн гал адил шатаж байлаа. Харин өөрөө үзэх бараагүй алга болчихжээ. Хэдэн өдрийн турш хавцсан гараа харах бүрдээ тэнэг молгуу авирснаа санан байсан боловч төдилгүй. Шилний газар байгаа бүхнийг минь хураан авч үн хаягцуулан зарлаач гэсэн. Бүдүүн ээцэг хил надад үлдэх юм чинь. Хишиг өдөр түүнийг мөнгөтэй байсан цагт надад дутагдах юм үгүй гэж өөрөө өөртөө өгүүлэн ирэмшмий. Тийм ээ Петр минь. Гэтэл тэр юучгүй болвол яах вэ? Ил явдал нэгэн өдөр тохиолдсон бөгөөд тооцооны гайхалтай жишээ болжээ. Нэгэн хишиг өдөр Петр уушны газрын үүдэнд сүүх хөдөглөн ирсэнд хүмүүс цонхоор үлийн харцгааж нэг нь "Тоглоомч Петр ирлээ" гэвэл бас нэг нь тийм байна. "Бүжгийн хаан баян шигчин ирлээ" гэж өөр нэг нь. Эд хөрөнгөтэй хүн ингэлгүй яах вэ? Гэхдээ хүмүүс түүний өрний талаар элдв юм ярьцгааж байна лээ. Бас албаны хүн мүдхэн хөрөнгийг нь хураах гэж байгаа гэж хотод нэг хүн ярьж байсан гэв. Энэ завсар баян Петр тэнд байх стыг цонхны цаанаас ёсорхуу. Ихэмсэг гэгч нь мэдчлээд сүүхнээс буун. Наран гэрэлт буудлын эзэн. Амархан сайн байна уу? Бүдүүн ээцэг хил энд байгаа юу? Гэсэнд суудагч нь бэлэн зэхэстэй. Бид хэдийнэ эрчгээд хүзэрдэд суун гэх аргил дуу сонсогдчихэ. Чингээд мөнхийн Петр уушны газрын танхимд орж ирээд баруун халаасаа уудалж үзвэл тэр нь амсартаа тултал түхийж байсан тул эцэг хил их мөнгөтэй байгаа нь ихт байлаа. Петр бусдын дунд ширээнээ суугаад хожих, алдахыг хослуулан орой болж тог томоо бүхий улс гэр гэртээ харин хартал. Дараа нь гэрэл барин өөр хоёр тоглоомчныг "Одоо боллоо. Бид авгай, хүүхэд, ар гэртээ харж очих мөн" гэж хэлэн хихтэл тогложээ. Тэгээд тоглоомчин Петр бүдүүн эцэг хилийг үлдгэж шахаж шаардав. Цаадах нь удтал зөвшөөрөхгүй байснаа. "За яах вэ? Одоо би мөнгөө тоолж үзээд шоо хаяа. Нүх бүрийг 5 гүлдмээр мөрийцэн. Түүнээс бага бол багчуулын наадан болно гэд хитвчээ гарган мөнгөө тоолж үзвэл 100 гүлдэн бихнэр байж байсан бөгөөд тоглоомчин Петр үүнийг үзээд өөртөө хэдий хэр мөнгө байгааг мэдсэн тул мөнгөө тоолох хэрэг байсангүй. Эцэг хил үүний өмнө хожсон бол одоо тухай бүрд хожигдож тэр бүрдээ аимшигтай хараал урсган байлаа. Түүнийг шоо хаясны дараа тоглоомчин Петр хаях бөгөөд түүний шоо ямагт эцэг хилийнхээс 2 нүдээр илүү буун. Тэгээд тэр сүрчийнхээ 5 гүлдэн ширээн дээр гаргаж тавиад "Дахиад нэг хай. Би бас алдлаач гэсэн тоглох л болно. Чи надад хоцсон мөнгнөөсөө зээл өгөх болно шүү." Шудраг журамт гайхлууд нэг нэгэндээ ямагт тусалдгийм гэж дуу алджээ. Хэдийг л бол хэдийг зуугч байсан хамаагүй гэж хожилдоо хөрсөөр бүжгийн хаан хэлжээ. Бүдүүн эцэг хил шог гартаас ихсчин байж хаявал 15 нүд бөөв. "Шоод одоод үздэг хэрэг" гэж тэр хашгирчээ. Гэтэл Петрт 18 нүд буусан бөгөөд нэгэн танил сөнг дуу ард нь "Эцэг чинь эндэ" гэжээ. Эргэж харуул авраг биет Галланд Михаэл ардан зогсож байсанд ширээн дээрээс авсан мөнгөө айсан давнахчив. Бүдүүн эцэг хил харин тэрхүү ойн эрийг үзээгүйгээр барахгүй 10 гүлдэн зээлүүлгэж Петрээс шаардсан байлаа. Цаадхан зүүд нойрондоо байгаа мэд мэлрэн гараа халаасандаа хийвэл тэнд нь мөнгө байсангүйд
нөгөө халаасаа уудалбал бас тэнд нь юу ч байсангүй. Хүрмээ эргүүлж уруулж үдсэн боловч улаан зоос ч унсангүй. Тэгэхэд л ямагт бүдүүн эцэг-хийлийн адил тийм их мөнгөтэй байх гэсэн эхнийхээ хүслийг санджээ. Бүгд утаа адил замхар нарилжээ. Уушны газрын эзэн эцэг-хийл хоёр түүнийг хичнээн эргэж мөнгөө олохгүй байгааг үзээд тайхан мэлэрчээ. Юр мөнгөгүй болсныг нь тэд итгэсэнгүй. Гэхдээ эцэст нь халаасыг нь өөрсдөө уудалж үзээд уурсан хилэгнэцгээж тоглоомчин Петр бол өөдгүй муу илбчин бөгөөд хоцсон бүх мөнгөө гэрлүүгээ илбдээд илгээчихсэн байна гэцгээжээ. Петр өөрийгөө улайран өмгөөлөвч цаадуулын санаа сэтгэл түүний эсрэг байлаа. Ил бузаа явдлыг Шварцвальдынханд бүгдэд нь ярина гэж бүдүүн эцэг-хийл хэлсэн бөгөөд уушны газрын эзэн маргааш үүр зүрээр хот орж мөнхийн Петрийг илбчин гэж мэдэгдэнэ. Түүнийг түүдгийн галд шатаахыг үзэх болно доо гэж нэмж хэлв. Дараа нь тэд Петр лүү хилэгнэн дайрч хувцсыг нь хуу татан аваад үүдээр гаргаж хайжээ. Петрийг гэрийнхээ зүг гунан гутад сажлах үйс тэнгэрт ганц ч одгүй байсан боловч хажуудаа нэгэн бараан дүрс зэрэгцэн насгаж явааг ялгаж мэдэв. Тэгтэл эцэст нь тэр бараан дүрс "Мөнхийн Петр минь, бадаргач нь эндэ. Эрхэмсэг байдал чинь эцэс болох нь. Надаас юу ч сонсхийг хүсэлгүй тэнэг шилэн хүнэн цэрлүү харайлгасан. Бүр тэр үед би үүнийг хэлж байсан юм. Миний зөвлөгөөг Стовоос юу болдгийг чи одоо үзэж мэдлээ. Хойв заяагчин бодхоос би чамайг өрөвдөж байна. Чи надтай хилэлцэж тохирох гээд үзэлдэ. Надаас тус дэм горьвсон хэн боловч гондож байгаагүй юм шүү. Явхаасаа залхуурахгүй бол над дээр очиорой. Би маргааш өдөржин нас толгойд байж байна гэжээ. Хин өөрт нь ийм үг хэлж байгааг Петр л автаа мэдсэн бөгөөд айх сэтгэл төрсөн тул хариу юу ч хэлэлгүй гэрийнхээ зүггүүжээ. Ийн ярьж байтал дэм буудлын өмнө гарсан дуу чимээ яриаг нь тасалдуулав. Нэг нь сүүх хурж ирэх, гэрэл гаргах гэсэн хүмүүсийн дуу, хашааны хаалга балбах, мөн хид хідэн нохой хуцах дуулдав. Хөдөж болон дагалдан гар урлагчдад оногдсон өрөө нь үүд рүү харсан цонхтой ажээ. Тэнд байсан дөрвөн мэр ухсхийн босож юу босныг үзэхээр дарчгүйв. Дингийн гэрэлд үзэхэд нэгэн том сүүх тэрэг буудлын үүдэнд зогсож байлаа. Тэр даруй нэг өндөр эр гэвлүүр бүхий хоёр эмэгтэйг тэрэгнээс диннэн буулгаж, зарцын хувцс бүхий хөдөж морой хөллөгөөнөөс нь гаргана өөр нэг зарц аяны хайрцаг буулгаж байх нь харагдав. Тэнгэр эднийг титэх болтугай гэж хөдөж шүүрс алдаад. Эднэр энэ дэм буудлаас 9 минут гарах юм бол миний тэрэгч яамай байна гэвэл оюутан. Аяар гим. Тэд нар биднийг биш, харин энэ хатагтайг отож байгаа юм байна. Үүцдэг тэд үүний ирж явааг мэдсэн байж таарна. Энэ хатагтайд анхааруулж болдог болоосай. Байц. Энэ дэм буудалд энэ хатагтай нарыг оруулчхаар өрөө гэвэл миний өрөөний хажуугийнхалд байна. Эднийг лав тэнд оруулна. Та нар эндээ 50 байж бай. Би зарц нарт нь мэдэгдэхийг хичээ гэж шивгнээд оюутан өрөө рүүгээ сэмхэн явж очиод заануудыг унтрааж буудлын эзэгтэн өгсөн зааг байраастай чигтэн үлдээв. Тэгээд үүдэндээ чимээ чагнан байлаа. Түдэдгүй буудлын эзэгтэй хатагтай нарыг дагуулан шатаар гарч ирээд найрсаг ялдам үг урсган байж хажуугийн өрөөнд оруулжээ. Зочдоо аян замдаа ядраа биз. Даруй унтаж амар гिचгээд буцаж доош буув. Түүнээс удалгүй эр хүний нүсэр асхаа шатаар өгсөн айс үг сонсоод оюутан үүдээ симээрхэн онгоолгож зурус төдий завсраар нь харвал хатагтай нарыг сүүхнээс дэмнэн буулгаж байсан нөгөө өндөрөр ирж явлаа. Түүний бие ангийн хувцс өмсөж ангийн худар ташаанда зүүсэн нүцтэл аяны даамал буюу үл таних хатагтай нарыг дагалдан яваа хүн бололтой. Түүнийг ганцаараа ирж явааг нь үзэж мэдмэгц оюутан хаалга хурдхан нээж наашаа ороод ир гэж тохив. Заадах нь гайхсан янзтай ойртон ирсэн бөгөөд юуны учир дуудсныг нь асуухаас өмнө манай хүн түүнд. Эрхэм минь ээ. Та нар өнөө шөнө дээрэмчд үүрсэн буудалд буужээ гэж шивнэж амжив. Тэр ир давхын цочсонд оюутан түүнийг өрөөндөө оруулан энэ байшинд хичнээн сэжигтэй байгааг ярьж өгөв. Үүнийг сонсоод анчны сэтгэл машид завниж энэ хатагтай нар бол гүн ахаатан түүний шимэгчин хоёр улаа. Анхандаа тэд шүнжин явах хүсэлтэй байсан боловч ил буудлаас хагас цагийн хэр зайд нэг мордон пайралдаад тэднийг дуудан уулзаж хаашаа явж байгааг нь лавлан Шпесартыг шүнжин явж туулах санаатайг нь сонсоод идүүгээ байдал түгшүүртэй байгааг хэлж
Та бүхэнд сайн санаад хүний зөвлөгөө нэмэр болно гэж бодвол эм бодлоо орхих. Эндээс холгүй нэг дэм буудал байдаг юм. Хэдийгээр тэр нь хичнээн муу тохихгүй байлаач ийм харанхуй шүн дэмийл аюул тосон явснаас тэнд хоногрсон дээр гэж нэмж хэлсэн тухай оюутанд ярив. Учирсан аюулыг хатагтай нарт дуулгах нь өөрийн үүрэг гэж үзсэн анчин нөгөө өрөөнд ороод төдөлгүй гүн ахаатны өрөөнөөс оюутны өрөө рүү дамжин ордог үүдийг нээв. 40 орчим насны хатагтай болох гүн ахаа айсандаа цонхийн цайж оюутны өмнө хурж ирээд бүгдийг ихнээс нахуулаад эцсийг нь хүртэл дахин яриулав. Тэгээд ил осолтой байдалд хэрхэл зохихыг зөвлөдөөд ямар нэг дайралтын үед ядаж хамтан хөдлөх боломжтой байхын тулд аль болох болгоомжтойгоор 2 зарц хөтөж болно туслах гар урлагчдыг авчрахаар шийдэв. Удалгүй бүгд цугларсны эцэст гүн ахаан өрөөний үүдийг дотроос нь түгжин шүүгээ, сав, сандал цэлтээр даруулан бэхэлжээ. Гүн ахаа шивгчнийхээ хамт орон дээрээ суугаад 2 зарц нь тэдний дэргэд сахин үлдэв. Өмнө нь эргэсэд болон анчин оюутны өрөөнд ширээ тойрон сууцгааж аюулыг хүлээхээр шийдэв. Цагийн баримжаа 10 болсон бололтой байшинд бүгд нам гүн бөгөөд энд байрлагстыг үүмүүлэх янз эрүүгүй байлаа. Тэгтэл дахан сэрүүн байхын тулд урдын адил байсан маань хавьгүй дээр. Бид чухандаа өөрсдийн мэдих элдв түүх намтар ярьцгаан байсан бөгөөд эрхэм анчин үүнд дургуулахгүй бол бид цааш нь үргэлжлүүлж болох юм гэв. Гэтэл анчин үүнд юр дургуулхээгүйгээр үл баран бүрэн дүүрэн санаа нийснээ илэрхийлэн өөрөө нэг зүйл ярих гэж амлав. Тэгээд ийхүү ярьж эхлэв.